За зэлтэл хийж өгөх гэсэн. Яа. Ууст. Ха? За ерөнхийдөө яг миний бэлгээр харахад нөгөө айгу олон тоон давтдаг. Тэгээд энэ нь яагаад гэдэг вэ гэхээр би өөрөө нэгдүгээр маш сайн атлетик бэлтгэл хийдэг, атлетик болох гэж одоо булчинг маш сайн ажиллах чадвартай болгохын тулд маш олон дасгалуудыг одоо ингэж олон тоон давтаж явдаг байгаа. Сэтэлж явна, давтаж явна. Тэгэхээр яг одоо хэрвээ миний бэлтгэлийг харчаад яг над чиг хийж болно гэх юм бол одоо чи надаас ингээд ч юм уу өөр мэддэг тамирчин хүмүүсээс ингээд зөвлөгөө аваарай. Одоо коуч нараас эсвэл хооллол, хамрал, бэлтгэл энэ бүх юм ингээд маш сайн тэмцвэртэй буюу системтэй явж ийж иймэрхүү бэлтгэл хийнэ гэдгийг бас таамагтай ингээд сануудад хичээхгүй болохоор одоо яг миний одоо YouTube дээр орж байгаа бичлэгийг ингээд дагаад ингээд те за энийг хийгээд их юм бол энэ хүн шиг ингээд ийм очих юм байна гэж бодож болохгүй. Зөвлөгөө аваад анхан шатны суур бэлтгэлүүд хийж байгаа. Тэгээ явандаа ингээд тодорхой хэмжээнд манчиг одоо миний төвшин хүрээд ирэхээр хийдэг болно гэсэн. Би ч одоо ингээд 10 гаруй жил одоо спортоор хичээлсэн маш олон спортын суурьтай учраас ийм их хэмжээний ачаал аавна гэсэн. За тэгээ би махбод маань булчин маань энэ хэмжээнд ингээд суудсан байгаа. Учраас ерөнхийдөө яг ингэж бэлтгэл явж байгаа шүү. Тэгэхээр та нар маань ч гэсэн одоо үнэхээр яг энэ бэлтгэл хиймээр байгаад атлетик төвшөнд очиж над чиг ийм хөө бэлтгэл хийж сурахыг хүсэж байгаа бол эхлээд маш сайн багш нараас зөвлөгөө аваарай гэж хэлмээр. Тэгэхгүй болохоор яг хүмүүс яг дагаад хийх болж байгаа. Хэлж яахгүй бол анхааруулахгүй бол бас болохгүй тийм ээ.
байж байна. Яа амар. Харалт энэ гар мөн. Ийм амар болчихч. Нэрээ тоглоомч амар болчих. Одоо нэг хүчний бэлтгэл төлхөө хийгээд байгаа болохоор давтахгүй байгаа. Гэтэл давтахгүй байгаа нь давтаж байгаа юм шиг байгаа юм байна. Тэгээ яванда бүр илүү олон дасгалууд бүр олон давтамжтай орно. Юм лээ. Тэгээд нэрээ одоо ер нь хүмүүс ингэдэг юм. Дасгал хийж байгаа одоо процесс одоо ингэж хийж эхлэж байгаа хүмүүс анхан шатны хүмүүс. За тэгээд дээрэс нь одоо булчинг ажилуулахгүйгээр кардио маш их хийгээд хүмүүс байдаг шүү дээ. Маш их одоо кардио дасгалууд хийгээд гүүгээл за одоо спиннинг хийгээд дугуйж хийгээд одоо яах юм бэ? Хүчин юусаа ажилуулахгүй гэж маш их кардио хийдэг хүмүүс байдаг. Тэгээд нөгөө арьс унжаад байна, судраад байна, булчин унаад байна, ятраад байна. За тэгээд биений хэлбэр гоё болохгүй байна. Яаж ингэж гоё болох вэ гэж ингэдэг. Тэгээд 7 хоногт хэдэн удаа бэлтгэл хийх ёстой, яах ёстой ингээд аюулгүй их асуултууд ингээд ирнэ л дээ. Тэгээд би та нартай хандаж хэлэхэд олон юмн дээр битгий ингээд фокуслаа. Анхан шатанд хичээлж байгаа хүмүүс буюу ерөнхийдөө нөгөө нэг бэлтгэл дүнгиж хийж эхэлж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Одоо хайж очиж болоод хайж болоод нэг хийсэн юм шиг хийгээгүй юм шиг яваад идэг ийм хүмүүс байдаг. Зарим бүр дүнгиж анх хичээлж байгаа хүмүүс. Ийм хүмүүс бол 7 хоногт 3 өдрийн бэлтгэл бүр үнэхээр яг хангалттай фул хэмжээний болдог. Нэг өнжөөд нэг бэлтгэл хийнэ гэсэн. За тэгээд 3 хоногийн энэ бэлтгэл чи өөрөө булчин ажиллуулсан буюу үндсэн дасгалууд ч юм байна. За одоо яадын хөл, мөр, нуруу, гар, цээж одоо эдгээр ч юм байна гэсэн. Тэгээд тэрийг чи ингээд одоо нэг өдрөө нэг булчингаа ажиллуулад хийн гэсэн. Ингэж зөв системтэй хийх юм бол та нар маань илүү их үр дүн гаргаж илүү одоо энэ бодит одоо үр дүн гаргана гэсэн. Тэгэхгүй маш их хэмжээний кардио хийгээ жингээ хасах хүсэх юм бол тийм одоо юм байхгүй шүү. Кардио бол өөрөө булчин хит кардио хийх юм бол булчин унгаа чинь дээрэс нь кардио өөрөө өг шатах процессыг явуулж байгаа боловч тодорхой хэмжээнд очиж зогсооч булчин чинь том байж гэмээр бодис солилцоо чинь тэр хэмжээгээр илүү сайн байна гэсэн. Тэгэхээр булчин ажиллуулсан дасгалыг маш сайн хийгээрээ булчин бол алт гэж хэлмээр байна. Тэгэхээр булчинг хэдүүлээ алт болохын төлөө буюу үн цэнтэй болохын тулд маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Sorry. Nope.
아이렉스랑. 아. There now.
амар гэж. Йоо. Өний хавтыг ус яаж явах вэ? Босоод явах. Чөлөө авах. Үнтэй юм уу? За тэгээд өнөөдрийн миний бэлтгэн бэлтгэлтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр өөр бэлтгэлүүдийг ингээд илүү детальны илүү гоё болгож харуулад явна. За тэгээд юу сурахыг хүсэж байгаа, мэдхийг хүсэж байгаа зүйлүүд бас комменттэй бичиж болно. Тэрний дагуу одоо асуултуудыг гүгнэж жагаад YouTube-ийн бичлэгээр нэг удаа та нартай бас юм гоё асуулт хариултыг бичлэг бас оруулж болно. Мэдэхгүй байгаа зүйлүүдийг ч гоё тайлбарлаад ингээд явж болно. За тэгээ өнөөдрийн миний влогт байсан та нартай маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.